анхны алдаа авахдаа маш онцгой тоглолтыг ялангуяа 2 дугаар хагаст үзүүлсэн. За тэгээд өнөөдөр түрүүн Physical Asia шоуны ялагч одоо Солонгосын тамирчин Ян Шил хүртэл үргэлжлэн ирлээ. Манай явдлууд өнөөдөр болж байна. За хэдий 2 дахь тоглолт дуусаад нэлээд хугацаа өнгөрч байгаа ч гэсэн эдгээр одд маань бас ордныг орхил гараагүй болж байгаа гэдэгт нь итгэлтэй байна. За тоглолтондоо иргэн оръё. Уянга дундаа шийдсэн шийдэлт номчтой. Тасгалжуулагч Солонгогийн хувьд бол маш их хэлийг хүлээлгэж байгаа. Цацрал 2 хамгаалагчин голон санаж байна. Үлэмж. Blanks дайраад явсан. Шүгэл дуурсан уу гэсэн үгүй юм байна. Гэхдээ хоёр бол Amazons багуудын тоглолтоос харах боломжтой булын шалтаад өгсөн дамжуулалт үлэмжийн төгсгөл 2 оноо олон төгсөж байна. Байсан. Голоор зүсээд явлаа. Солгоо цацалт нь оновчгүй болсон. Стивенс 2 тогломж. Байрлалын давыг авах юм бол Стивенс ямар ч Баярмагийн цацрал хоолой шидэлт угаагаад гисэн. Үлэмж 2 дахь боломжийг үүсгээд ээлж 2 оног авч ийн 3 оног хамгаалалт бол айлч тоглогч дээр маш ойрхон хүчтэй хамгаалт болж очиж байна. Уянгийн дундын шидэлт оновчтой болсон. Хөлгөө хүлээгээд авсан. Хөлгөөний зэрэг чиглээд явсан. Булын 3 онооны шидэлт нь оновчтой болсон. За үзэгчд маань анзаарсан. Орон шидэх момент үүссэндээ гэхдээ илүү өндөр боломжтой давталгааны сонголт гарч ирсэн. Тэрийг нь бул ашиглаж шүү. Ялангуяа энэ бөмбөгний шиджилд сул тоглогчоо олж шидүүл чадаад байгаа. Соёлоо 3 оноогоор хариуг нь барьлаа. Маш удаан бөмбөгийг тойруулж агаад цацралт дамжуултыг өгсөн цацралын хоолой шидэлт өндөр хувьтай шидэхгүй байгаа. Цацрал 2 дараалал хийсэн байгаа. 3 дахь нь байна. Жимслан дээрээс Үлэмжид ямар гоё шалтаад өгсөн бэ? Баруун ганы төгсгөл Pirates-ийн Солонгогийн хувьд Тина Стивенсийг одоо юу гэдгийг алдаагаа хянж тоглож чадаад удааах юм харагдахгүй шүү сая. Цацрал шидэлттэй байгаа энэ удаа шидэлтээ алдсан Солон 2 дахь боломжийг үүсгээд оноогоо авсан. 31-10 заслааныг ашигласангүй. За дамжуулт маш гоё ирсэн. Задлаад өгсөн суул Минжирмаа 3 шидээд шилдэлтэй оруулж байна. 34-17 Wings илүү байгаа. Минжирмаа bullet pass орж ирсэн. Ганзуул туршлагатай байна. Минжирмаагийн ямар гоё тоглолт вэ? Ухаалагч Стивенс цацралыг бол биеэрээ хөнгөн аргалаад ямар гоё алхамт вэ? Ингээд 36-24-ийн харьцаалт нисэг Тина Стивенс дундын шидэлт оновчтой болсон. Анаачин хурдтай да. Заслан аваад 4-3 шидсэн. Шидэлт нь оновчтой боллоо. Буцаад онооны зөрүү гарвас дээш. Уянга. За яг дундын цэг дээрээс бол уянгийн шидэлтүүд найдвартай байгаа. Олж чадахгүй байх шиг байна. Тэгээд талбай дээр олон минутыг шангалтаа өнгөрөөж чадахгүй байгаа. Бул үнсэл байна. Буцаад нөгөө талд хурдан тоглоо ганцаархнаа Тамир үндсэн солгоо тоглогч маш тайван байжгаад 2 оноо авч чадсан. За ялангуяа энэ хамгаалтын эхлэл бол холбон тоглогч Тамираас эхлэлтэй хамгаалт явж байгаа. Жавсан тулам дээр алдаа гарсан. Оног тооцохгүй. Ширүүн тэмцэлтэй тоглолт болоод эхэллээ. Уянга холын шидэлт оновчтой болсон. Уянгийн тоглолтод Гэрмаа Стивенс дамжуултыг өгч чадсан. Гоё довтлогоо боллоо. 40-47 багаар ойртуулсан хിവэр ойртуулсаар хийцэнгүй. Инэрмаа руу дамжуултыг гоё өглөө. Маш гоё мэдэрсэн довтлогоо төгс хэрэгжлээ. Ингээд 47-44 харьцаатаагаар ердөө 3 онооны зөрүүтэй 3-оор исэн буцаад соёлоо талбай дээр үлдээсэн ч гэсэн нөгөө талд нь бул 2 оноо хурдан довтлогоор авлаа. Ганц уулын гоё дамжуулт байлаа. Маш олон удаа төвшүүлж үзсэн. Тэгээд 3 дугаар үеэс эхлээд Тина Стивенс дээр дуусж байгаа довтлогоонууд лих явсан да. Энэ удаад гэрэл харуулж байна. Бул бөмбөг алдах төгсөн. Гэхдээ 2 хамгаалагчин голоор гараад ирлээ. Эцэстэн самбартаад чадсан юм. Гэхдээ тоглолт дуусах яагаачгүй байгаа. Deja Blanks дундаас 8 дахь оноо тоглолтгүй. Тэгээд юм гаргаас эхлээд тоглолтууд орсон. Ням гарагт. Маш сонирхолтой 3-3 тоглолтууд. Ганзуул ямар гоё довтлоо вэ. Даашруулж хөврөн гэрэлмаа задлал өгсөн Тина Стивенс хоолын шидэлтийг энэ удаад оновчтой болгож байна. 56-50 зөрөд явсан дамжуултгоо ялтай давуудлыг авч чадсан алдаадаа төгсгөл нь оновчтой болсон. Шилцээ бөмбөг таслаад Ануужин наан нэг тоглогч байсан. Blanks голоор зүсээд ороод ирсэн 2 оноо. За авсарлуу захиалгаас 10 Инэрмаа
Тина Стефенс туулсан. Тина Стефенс оноо авсан. 61-58. Тулбуул хурдтай байна. Солгой талтаа нэг дай. Хамгаалагч боломжгүй байлаа шүү дээ. Алтайгийн хоолын шидэлт 61-63. Хануучин заслааныг ашиглаж чадсан. Доошоо үлэмж байрлаа эзэллээ өгч чадсан. Ямар гоё тоглоо вэ? Маш гоё хүлээцтэй байлаа. Яг байрлаа эзлээ давуу байхгүй Fires. Инэрмаа дамжуулт гоё. Уян хөнгүү тал руугаа эргээ довдлогоо оновчтой болгосон. 2 онооны зэрэгтэй тоглолт. Зэрэгүүд тэнд хангалттай давуу тал байгаа гэж хэлж болно. Минжирмаа цаг дуусахтаа зэрэг цаа шийдсэн 3 онооны шийдэлт оновчтой. Суурга онооны тэргүүлэл Fires-ийн тал руу Минжирмаагийн маш гоё довдлогоо. Тэгээд тэр нь боломжгүй болчихлоо л доо. Ланкс татаад дундаас үсрээ шидсэн шидэлт нь оновчтой тоглолтын эцсийн цэгийг аль биесээр тавьж байна. За ингээд Fires баг улирлын 8 дахь тоглолтонд 4 дахь ялтаа байгуулж байна. 4-4 гэсэн амжилттай тэд Үснэгтийн байрлалаа хадгалж үлдлээ.